Чанарыг бүтээлцэж дэлхийд түгээе. Ехоко. Тэр хэмбэ? Таштаваа юу? Ай. Таштаваа. Холхон байж ахгүй яасан бэ? Таштаваа нэлээд далаацтайгаа хүний нуруу харагдчих. За сууж илүүсэн дээр сонгогдоод явсан. Ай. Тэгтэл хүндийн төв шилжиж явсан гэж үзүүлчихтэй бас үзэхэл барилдаа байна шүү. За мордох юм байгаа үстэй. Тэргийн арстан баасан дээр үлдээ сайхан. За мордохгүй өнтөрх юм байж. За авхны ихүүдийн даваацрын хурцарсан номын далаагаар өнтрөө 5 давлаа. За үлдээ сайхан төрөө 93 бүхөөс амлаад авсан. Би зүгээр мөнгөө авдсан болов гэж бодож ирсэн хүүв юм байж. Хамхны шилээд автсан штэ. За үлдээ сайхан бол бэлтгэлийг аятаахан. Юу нэг гоё юм шүү. Барилдаан яг нэг одоо яг л өөрийнхөө санснаар одоо барилдаж чадаад байна. Эрдэнэ хүүгийн мөнгө зэрэг болдын даваа талааг амдаж авсан. Баруун талтай бяртаа бүх амдаж авсан. За би бол одоо мачин телевизийн лайваар бүхэн барилдаа үзчихсэн үзэгчтэйгөө таамгаа хуваалцсан. Өөрийнхөө одоо тааврыг. Тэгээ бол бүхэл таахад одоо үнэхээр хэцүү. Монголын гавь тамир чинь төмрүүлэг ирсэн бүх үзчихээ. 66 кг нь одоо дэлхийн жуудад гайхуулж исэн бүгчтэй төмрүүлэг. Аав нь үжи спорт тороны хөгжөг хүмүүсийн даваа өдрж гэж бас улсын цалтай улсын харцаг цалтай самжуудаа олон улсын хэмжээний мастрыг бүгөөсөн үр хангаа нарийн дэли аймгийн урцаас төсгөл завхны цэцүүдийн дондын юм дааг амж өгсөн бар үлэг өстэй дөрөд авсан барьцтай. За цэцтэр бол хараахан шийдвэр гараагүй байна. Мөнгө зэрэглээс үндсэн барьцантай хүрсэн зүүн давуулаад барилдаа эхэлдэг. За өшиглэн. За мордно. Одоо хөмөрнө. За даваад л чараад явах юм да. За яг их спортгүй хүний бас нэг давуу одоо сул тал. Давуу гэж яаж хэлэх вэ? Сул тал. За эдсэн өсгөө баруун үдэд дутуудсан. За аймгийн арслан мөнгө зэрэгэл аймгийн зан даваа далаа хоёрын барилдаа. Барь задарсан юм байна. Аймгийн арслан төр мөнгө сумын зан мөнгө юмдан амлаж авсан. Барьцсан төрөөгүй. За олон талаас нь харах баг. Энэ хоёр бүхэн барилдаа. Гол харах юм хүндийн төвийн шилжилт болов би тэгж бодож байна. За тэгээд цэцүүд одоо яаж хийдгийг бол таашгүй. Олон цэц нэг цэц мэдээж хийхгүй. Энэ барилдаанд ажиллаж байгаа бүх цэцүүд за тэгээд засуулуудын оролцоотойгоор сан дурааж иж бас шийддэг. За Монгол бүхий өргөө нээгдсэн цагаас хойших одоо бүх цаг үед ер нь өнөөдрийн барилдаа ер нь барилдаануудад ажиллаж байгаа ерөнхий цэц шиг цэц бол бас цэцүүдийг ховоргоо ажилласан шүү. Би тэгж боддог. Бүгэндэг. За тэр хоёр үлдсэн сайхан хоёрын барилдаа. Эхэллээ дээ. За баярваасантай тонх нь гарцаагүй тунаад яаж барилдах уу гэдэг тактикийн нэлээд бэлтгэл хийгээд байгаа гэсэн тэр хоёр. За үлдсэн сайхан баярваасаа хоёрын барилдаа бол тун төстөө гэхдээ үлдсэн сайхан бол одоо олон хууль үнэлтэй. Арга ихтэй гэх юм уу те. Үндсэн одоо өөрийнхөө давуу тал дээр хоёр үлдсэн аль нэг нь үлдэх. Их спортынхоо давуу талыг үндэсний хөвгүүд яг одоо зөв ашиглаж байна гэж боддог. Ийм бүх за өмнгийн цэнтэр гав арын цэнтэр хангаа үзэгчид одоо хоёр зааныхаа барилдаа нэг тэгээд өөрөөсөө нүдээр хараад дүгнэл одоо үзэж байгаа.
5-ын давааны 8 барилтанаас одоо 1 барилтан шидэгдсэн байгаа. Даваа зэрэг номлоогоор давсан. Цэргийн нэшний болзол хангасан. Аранга хайрхны цэргийн зан юмдаа аранга хайрхны улсын арцга мөнгө гэрдэн гэж өгчөөд ирсэн байна. За цэцэн шийдвэр гараад зарлцлаа. Аранга хайрхны аймгийн зан галуудрахын мөнгө 2 аймгийн зан баян сүхтэй тунаж барилдаа 5-5-даа үзэгчтэй гайхмуу сийж барилдаа 5-5-даа галуудрахын мөнгө 2. За одоо цаашаа яахыг таашгүй яг зөв шийдвэр гэж бодож байна миний хувьд. Тэр хүндийн дүүн шилжилтийг л одоо харна. За тэр тийх байсан, энэ ингэх байсан, тийм барилдаан байсан гэдээ одоо бид нар үзэж байгаа хүмүүс яг л одоо өөрөөрийнхөө хараад дүгндэг. Яг одоо шүүл талаас нь барилдаан талаас нь харах юм бол тэр шилжилт гэдэг зүйл одоо харах үндсэн шүү гэдгийг бас одоо мэрэгжлийн хүний хувьд үзэгчтэй бас зөвлөе. Төвсгөл аймгийн Эренчин төм сумын харьяат, аймгийн Арслан Нямсрамгийн Амгаланбаатар, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн Арслан инх төвшин амлаж авсан. За Эрдэнэгийн мөнгө жаргал яг үндсэн барьцантай үрдсэн. Зүүн давуулаад баруун цоо сугдсан. Хоёр үхэн барилдаан үргэлжилж байна. За даваадлаа баруун шуудганы барьцтай зүгээр шуудганы барьцан дээрээс мөргөж өг сэжээд одоо ухсыг энтер бол тун аюултай. Мөнгө жаргал 2024 он жудаа өхөн насан туршид улсын аваргын нэмэх 100 кг хэмжээнд төрүүлсэн. За Сүхбаатар аймгийн за юу болсон болоо? За айлг усны барьсан дээрээс дунгуулд татхаа дутуудсан даваадлаа барьц задарсан. За айлг уссан барьцсан дээрээс баруун талдаа одоо дархан хавирх мэхээрээ өгдөг шородуулсан юм байна. За энэ урагшаа гар шилдээд байгаа гарал аюултай юу болж байна дөрөв хоёр минь хий дохио буцаж идэг чинь. Тэр аюултай шүү дээ. Сайхан жаргал арслан чочихгүй их сайхан зөв барилдаад яваад байсан. Тэг гар яваагүй үл аавн дээр жижиж сэжүүлсэн шүү дээ. Инх төвшин мөнгө жаргал гэдэг одоо яг Ширэг багшийн гарын шав жудоогоор одоо их сайн барилж ирсэн юм залуучууд. За сүүлийн жилүүдэд харин үндэсний хөвгтөө анхаарад энэ жил харин гэхдээ мөнгө жаргал бол улсын аврагт орсон байлээ. За хоёр үхэн эцсийн шийд бол гарааг байгаа юм байна. Зүүн их лавхан тавьжаал яваад байна. Зүүн хонгонд дойр 100 жилгээл хутгачих үедээ Сэргийн Арслан болохтой хийсэн мэх штэ. Толгой дотор хурд цацах гэж алдалж ав цацах гэж нэг хөөцөлдөхгүй л болоо да. За аймгийн
Арслан Мөнх Жаргал аймгийн зам 572-ын барилдаан Борис Түр тавилцаад эхэлсэн. За даваатлагын дасгалжуулагчаар дотоодын цэргийн штабын бие тамирын офицер улсын ард зүгтээ Түрэндан Ямагийн Батцаяа ирсэн зөвлөгөө өгөөд сууж байгаа харагдаж байна. За Золбоо ард зүг бол хүч спорт орооны үндэсний хөнцөлжуулагч. Чулуунбод начин бол сүлд спорт орооны үндэсний хөнцөлжуулагч. Баггуу начин, Баасандэрж начингууд бол хилжи спорт орооны үндэсний хөнцөлжуулагч. За баяртаан дахиад эхлүүлсэн хоёр бүхэн барилдааныг. За эхлэегүй л байсан болоо да. Дахиад авирсан. За Сүхбаатар аймгийн Онгон сумын яриад аймгийн урцаас нямдэрж өсгүй. Давхан аймгийн Цэцэн сумын яриад аймгийн сумын зан дондуй ням даваагаар 5 давлаа. За Хурц Арслан цалан дээр чимэг нэмж байна. За энэ чимэг давх болгонд одоо өөрчлөгдөн. За ингээд төрүүлэх юм бол одоо Бадрангуу болох юм байна. Онд аймгийн Арцаг, 18 онд аймгийн Арслан, 22 онд аймгийн Хурц Арслан чимэг нэмсэн юм бүх. 6-та 2 төрүүттэй юм аймгийн Хурц Арслан гэсэн үг. За ингэж л их чараад явах юм бол аюултайдаа чарах тусмаа л ер нь улам одоо хэцүү болох баг. За хоёр бүхэн барилдаан сандаараа шууд гүний барьсан шилжиж байгаа болов. Аймгийн Арслан Даштав сумын зан цэрэг нэмийг амж явсан барилдаж байгаа. За барьцаалж авах одоо нэг чухал баймаар юм да төрөөрөө ингэж зүхтааж болохгүй. Ингүүл хүний хайрцагт ороод улмал орно. 2 гарна 3 гарна торгоно. За ингэж цаг эсрэг явж эхэлнэ. Яа. За та барилдааны туршлага их спортын давуу тал гэж энэ Аранга аймгийн Отон сумын яриад сүлд спорт орооны бүх аймгийн Арслан Эрдэнэхүүгийн Мөнх Жаргал Ховд аймгийн Манган сумын яриад аймгийн зам болдын даваа далаагаар 5 давж шивгөрлөө. За Мөнх Жаргал бол аймгийн Баяр наадамд 19 онд үзүрлэж 22 онд төрүүлсэн, 21 онд аймгийн Баяр наадамд 5 давсан нэг чимэгтэй одоо ийм бүх. За өнөөдрийн барилдаанд 5 дав шивгөрснөөрөө бас одоо даваа болгонд чимэг нэмж байна. Дан шүлгний барилдан дээрээс гар гаргахтан тэр жигтэн тахимдж дайраад өгдөг шороодуулжээ. Тэр гар гаргах гэдэг л одоо их том олон алдаа, барьцны алдаа, байрлалын алдааны их байдаг. За ингээд төрүүлэх юм бол Мөнх Жаргал Арслан минь хорц чимэг нэмээд заантаа 5-та хурц гэдэг чинь ер нь тэгэл явж өгнө штэ. Дээшээгээ. За өөрөөсөө дээшээ нэг 50-60 аймгийн Арслангийн дээр нь гарчих болов. Аймгийн Арслан Амгаланбаатар аймгийн Арслан Инх төвшин 2-ын барилдаан барьцаадарсан. Аймгийн Өсөх начин төрөө нэмэх начин гэдэгээс өсөх болсон юм байлээ. Би бас жоохон зарим нь нэмэх гээд буруу хэлээд байгаа шиг. Аймгийн Цэргийн Арслан Баасан зөвхөн Өлзий сайхан 2-ын барилдаан. За Элэгүс Сэнжигний байрцсан шилж хүнсэн цаг юу болсон юм бэ? Бүгчүүдэр нь золгоод унсан. За тэр хоёр Өлзий сайхан 2-ын барилдаан бол Элэгүс шилжээгүй байна. За Цэрэг нэм Даштав 2-ын барилдаан барьцаадарлаа. За халаа тавиулсан шууд барьцын задлсан аймгийн Арслан Даштав сумын зан Цэрэг нэмийг. За ахны даваа цэрэн цэргийн начны болж хангасан байгаа. За талбай дээр 2 сумын зан баригдаж байна. За Мөнх 2 шивгөрөөд Мөнх Жаргал шивгөрөөд Өсгөө 2 шивгөрсөн байгаа. Аймгийн Арслан Гамболдын төр Мөнх сумын зам Мөнх Янда 2-ын барилдаан зүүн талдаа Элэгүс Сэнжигний барьцтай байгаа юм байна. За Нэргүүн Даштав Дэлгэрийн Цэрэг нямтаа зүүн давхар шүдгний барьцтай барилдаа эхэллээ. За Цэрэг ням зүүн талдаа Даштав зүүн талдаа юм бөхчүүд. За Цэрэг ням хавир нэтэн хутхан за жудоогоор бас 90 кг 100 кг хэмжээнд сайн барилж ирсэн бүх.
За нэмэх 100 кг хэмжээний насан туршид улсын аваргаас хүрэл медаль хүртсэн байсан. Суминзан мөнхийн онтон зүүн талдаа наагаад дутуудсан аймгийн арслан тэр мөнхийг зүүн дан шүдгний барьсан давхар шүдгний барьсан дээрээс халаад тавилсан цэрэн ням давуулаад барьсан зүүн талдаа барьц задарсан хоёр бүх үлзий сайхан тэр хоёрын барилдаан барьсан төрийг байгаа. За Баттул тарцэг ерөнхий зэц очсон байна. Тэр хоёр сануулсан баха. Сануулсан байна. За одоо сануулсан. Хоёр дахь юм болов. Аймгийн арслан нэргүүн даштуу Суминзан дэлгэрийн цэрэн нэмийн хоёрын барилдаан зүүн талдаа давхар шүдгний барьсан шилжцээ. Хинтээ аймгийн галшаар сумын харьяат Суминзан дэлгэрийн цэрэн нэм аймгийн арслан нэргүүн даштаваагаар тав давж зүүн талдаа бусгаад өвдөг широдулсан баха. Хоёрын давнд бус гівгүй хойш чарж зөрүүлж ялахад бусгачж байгаа харагдчихсэн. Мөнхийн онтон зүүн талдаа нааж дайраад аймгийн арслан төр мөнхөөр тав давлаа. Өвранга аймгийн зүүн толготор аваад жийгээ гаргаад ирсэн. Суугатаад зөрөө суугдсан. Зөрж явдаг чи яаж байгаа бэ? Салтгүй өнөө. За барьц задарсаа хоёр бүх. За дэлгэрийн цэрэн нэм мөн арай хүрчээгүй юу? Тахимдгүй юм уу? Тэр унаш та. За энэ удаашруу тарах байхаа. Ганц үхий мөнхөнд дэлгэрийн цэрэн нэм гэсэн хоёр бүх цэргийн начны болцод хангалаа 3 бүх одоогоор хангацсан байна. За Алтуйг багши 2 шав одоо хоёулаа тав давлаа. За ингээд тахимдаад хөөсөн, дайраад цугцсан, өөрийнхөө барьсанд өөрөө хөтлөгдөд очсон, үлзий сайхан баруун утгаад бутсан, төр хоёр мордсон, баруун гой төрүүлээд хүрнэдэ. Ай. Тохон цааталтай үлзий сайхны тохоо төрүүлээ өрсөн юм шүү. Үлзий сайхны баруун тохоо төрүүлээ өрчих шиг харагдах юм. За нэг бол бас дахиад зөвөрлж мэдэх бол зүгээр бүгдээрээ л харлаа, би ч харлаа, та ч харлаа, удаашруултаар ч харлаа. Аймгийн арслан инх төвшин, аймгийн арслан Амгалан Баатар хоёрын барилдаан зүүн талдаа дан шуудганы барьцтай үргэлжилж байна. За өсгөө мөнгө жаргал арслангууд тав давтсан байгаа. За цэцүүд удаашруулалт харж байна. За тийм байна. Яг байран дээр нь босгочих. За Суминзан золтой бүгчүүдийн барилдаа Монголын үндэсний бүхий холбоотой тогтмол бүхий өргөн сард нэг удаа зохион байгуулдаг. Цэрэн нэм ирвэл цэрэн нэм төрүүлнэ. Цэрэн нэм төрүүлэхгүй цэрэн нэмийг давсан бүх төрүүлнэ гэдэг. Одоо хэлц үг байсан. Тэгээд цэрэн нэм одоо цэргийн начны болцол хангаад гараа явуулсан. Суминзан золтой бүгчүүдийн барилдаа хэн төрүүлэхийг таашгүй боллоо. За хэд хэдэн талаас нь одоо бичлэг үзэж ийн ухраалтыг хоёр бүхэн барилдааны.
За үлзий сайхны дээр баруун тохоо дөрүлөө өрчжээ. Аранга аймгийн их тамир сумын яриад хилчин спортын хороо бүхэлдэх дэвжээний бүх аймгийн нэмэх начин төр хоёр аймгийн арслан баасан цэргийн арслан баасан зогтын үлзий сайхнаар тав давж за өсөхтөр нэмэх чимгний болцол одоогоор шүү үзэгчтэй одоогоор хангаад шөвгийн 8 чалгаж үлдээ тогдоорж байна. Мордо шидсэн тэр мордо шидэн дунд үлзий сайхны баруун тохоо бас харагдаад өнгөрсөн. Аранган гад удрах юм хоёр аранган дашин төр хоёр гэдэг одоо хоёр залуу 3-ын даваа 4-ын даваа 5-ын даваа гэдэг одоо шуугуулс гэж барилдаад шүгүрцгөөлөө одоо суугатаад өндийсэн. За тэр чигээр урагшаа алхахт нь үлзий сайхан баруун талдаа зүүн талдаа баруун талдаа хутгсан утгаан дээр нь араар нь хайч мордсон. Аймгийн арслан Ямсрынгийн Амгалан Баатар 5 бөхөөс аймгийн арслан инх төвшнийг амлаж авсан. Хоёр үхэн барилдаан шуудганы барьцтай үргэлжилж байгаа. Инх төвшин зөвтгчний тэг 16 дугаар бригадын бүх Амгалан Баатар алдар спортороо зөвтгчний тэг 34 дугаар ангийн бүх аймгийн бүрэн сумын яриад аймгийн арслан инх төвшин Өсгөл аймгийн иргэжил сумын яриад аймгийн арслан Амгалан Баатар хоёрын барилдаан баруун давхар шуудганы барьцсан дээрээс барьц чадсан. Одоо зүүн талдаа давхар шуудганы барьцтай хоёр үхэн барилдаа үргэлжлэн. За сүлд спорт орооны үндэсний үхэн цэцгэл зэрэг улсын нэгэн Чулуунбат улсын зан Сэрк хоёр ирсэн сууж байна. Алдар спорт орооны үндэсний үхэн цэцгэл зэрэг улсын нэгэн Нямдорж за дотоодын зэргийн штаб эмийн тамирын офицер Дурандаа Батцая. За Загдаг ерөнхий газрын хүч спорт орооны үндэсний үхэн цэцгэл зэрэг Жошууч Золбоо. За ахлагч Пөрвүгээр тэгээд одоо өгчүүд ирсэн сууж байгаа харагдаж байна. Баруун талдаа дан шуудганы барьцтай хоёр бүхэн барилдаа эхэлсэн. За зүгээр давхрал явмарын хоёр бүх өөрсдөө дан шуудганы барьцтай эхэлсэн болов. За давхар дуусаад бас дан шуудганы барьцанд 3 давхар дуусаад билүү. Буцаад дан шуудганы барьцнаас эхлэн гэж нэрээ дүрм санагдчих шүү. Зургагийн даваанд аймгийн урт арслан нэмдэрч өсгөл сумын зам даваа зэрэг амлаж авсан байна. Зар дээр мөнгө чиргал арслан амаавна.
За ингээд 3 дээр бол 3 бүхэл талбайд барилж байгаа 2 бүхийн хэн давсан нам авах юм бэ? Мөнхөнд цэрэн юм төрөө мөнгөгүй гэсэн бүхчүүдээс лам авах юм дээ. За эхлээд бол мөнгө зэрэглээс лаавна. За дараа нь тэгээ 3 бүхээс талбайд барилж байгаа 2 бүхийн хэн давсан нам авах юм бэ? За давхар шуудганы барьсан дээрээс хавирандаа одоо хөндлөн болгоод мөргөөд авсан барьцтай. За бүх зэргийн наадам цэргийн цолж юм бол бүх зэргийн наадам бол одоо аймгийн цолтой цол нэрийн амжилтууд бүх юм яг адилхан. А гэхдээ одоо нөгөө үн дэмжин нь Монгол нөхөд бол их өндөр одоо үнэлэгддэг ийм цол. За бүр онгойч юм шиг одоо яриа үйдэг. 21 аймгийн арслан болчлоо. Яахаар 21 аймгийн арслан болдгийг гэсэн чинь 21 аймгийн бүхчүүд бүгд баригдсан барилдаанд төвлөлөө гэсэн юм яасан. Бас тийм яриа байдаг. Наргаач юм шиг. За жилд нэг удаа болдог. Төрийн зэргийн байгууллагын 7 спорт хороо зан цаг үед барилдж байгаа одоо бүхчүүд олон орж барилддаг болохоор одоо нэлээд тийм чансаа өндөртөө. Тэрийг яагаад одоо өндөр гэж одоо ингэж онцгойлж байгаа юм бэ? Та гэх юм бол цэргийн наадам төрүүлсэн бүхчүүд бүгд одоо улсын алдар цол өндөр цолонд одоо хүрдэг ийм одоо барилдаан. Тбилисийн Гран При баг дэлхийн авраг гэдэгтэй л одоо ер нь төстэй дүү. Монгол бүхэд бол одоо ийм барилдаан байгаа. Цэргийн арслан цол үрдээд за цэргийн наадам төрүүлээд тэр жилээ улсын одоо цол үрдсэн ийм тохиолдол маш их байдаг. Ер нь олон жилийн түүхтэй байж яагаад одоо 33 дахь удаагийн гэж байгаа юм бэ гэж бас гайхчихж магадгүй. Тэгвэл одоо 2002 он 1992 оноос бол одоо төрийн зэргийн байгууллагын спорт хороод нэгдэж одоо нийлж хийдэг юм барилдаан болсон. Тэрнээс өмнө бол нийгмийн аюулаас хамгаалахын яам, хүчин спорт хороо, батлан хамгаалахын яам, дотроо одоо алдрын спорт хороо гэж тус тусдаа одоо барилдаанаа хийгээд цэргийнхаа цолыг олгодог байсан, чимэг бол олгодоггүй байсан. Цэргийн арслан цол бол 1961 оноос яг цэргийн гэдэг нэртэйгээр одоо олгогдож эхэлсэн гэдэг бас ийм одоо түүхэн баримт байна. Хүрүү сайхан заайлдсан байна. Түүхэнтэйгээ зулж байгаа харагдчихэв. За ардын хувьсгалын жилүүдэд бол одоо 22 оноос эхэлсэн барилдааныг бол одоо эхний нэг 5-аас 7 жилдээ бол одоо цэргийн наадам гэж нэрлэж улсын байр наадмыг зохион байгуулж ирсэн. За голцоохоо одоо цэргийн бүхчүүд орж барилддаг ийм барилдаан байсан гэсэн. За цэргийн наадмаас улсын наадам одоо үүсэн түүхтэй гэж ярьдаг. 61 оны ардын хувьсгалын 40 жилийн баяраар бол одоогоор хэлэх юм бол дайрмын аврал шалгуулах юм да. Тийм барилдаан зохион байгуулж төрүүлсэн одоо төзлийн зундуй гэж бодож улсын зам болсон бохтой аймгийн арслан цал үзүүлсэн одоо Булган аймгийн сайхан сумын яриад баг санжаа, жижиг санжаа гэж ярьдаг. Санжаагууд бол цэргийн заан цал анх олгож ирсэн гэж. За цэргийн заан санжаа гэдэг хүн одоо ч одоо байгаа. Бүхий жилүүд барилдааны анхны одоо Чигшээ огийн тамирчдын нэг. За хоёр бүхний барилдаан тэгш барьсан шилжсэн юм байна. За цэргийн арслан цолтой ер нь нэрлэгдэж үлдсэн бас олон бүх байдаг. За цэргийн арслан санжаа сүргэн гэж хүчин санжаа өгшөл одоо цэргийн арслан цолтой барилддаг гэсэн. Хөрөг тоогоогоо, шарав дөр, цэрэн дөр, цэцэн хүү, онгоц жомц, дэгээ бочилонгоо энэ төр бол одоо анх цэргийн арслан цолтой. Цэргийн арслангаар одоо дуудаж барилдаж ирсэн юм бүхчүүд. $2001 онд бол 2 жил яг дараалаад одоо энэ талбай дээр хөлийн цэцэж байгаа Доронтой аймгийн цагаан уусам ирээд улсын нийтийн Дондог дэржийн цогцол дэрж, хүчийн цогцол дэрж гэж төрүүлж Ховдын амар төвшин булганы Ёндон самбуу хоёр үзүүлж ирсэн. Амар төвшин цэргийн заа. Ёндон самбуу ах бол
2001 онд 3 цолыг дараалж авсан бүгштэй. Цэргийн заа болоод 6 сард 7 сарын аймаг болгоныхаа наадам төрүүлж аймгийн арслан болоод 7 сарын 12-нд улсад начин болцсон Монгол өхийн бас түүхний хамгийн гэдгийг юм бас амжилтанд багтдаг юм бүгчүүдийн нэг жил 3 цол авсан. За 2 цол авсан бүгчүүд бол одоо зөндөө байдаг. За энэ голлоороо бол бас нэлээ хүнд байна л да яг. Гол ясны тамир одоо хөл бол одоо хамаагүй одоо хүнд байгаа харагдаж байна. Тав даваад Дунчуугийн 8 жил гарцсан байгаа. Аранга аймгийн Хотон цумын яриад аймгийн арслан мөнх жаргалын аав Эрдэнэхүү 2003 онд цэргийн баяр наадам 5 даваад цэргийн начин зал өрж ийсэн. Ийм бүх. Бүх зэргийн наадамд яг дараас төрүүлсэн бүхэл зогс төр начингаас өөр байдгүй. За Бямжуу арцаг Санжаадан Боврог хоёроо 1 жилийн зайтай төрүүлсэн байдаг. 8 онд Санжаадан Боврог Батцайгаар давж төрүүлсэн. За 9 онд Мөнхбат Боврог Батөршгоор давж төрүүлсэн. 10 онд дахиад Санжаадан Боврог Тулгаар давж төрүүлж исэн байдаг. За хутгаж мултраад ихцээр нь дайрчлаа. За Төв аймгийн Бүрэн сумын харьяат аймгийн арслан Лавгсрынгийн инх төвшин Үсгэл аймгийн Эренчилдэм сумын харьяат аймгийн арслан Амгалан Баатараа 5 давж Дунчуугийн 8 жалгарч үлдсэн. За одоо 3 бөхөөс ам авна. Мөнх жаргал одоо 5 бөхөөс ам авна. За баруун дан шүлгэний барилсан дээрээс хутгаад дарж хутгаад гар дарж алхуулж хутгаад хутгаа мултраа тэнцвэр алдахт нь яг хойш нэгцээр нь хөөгөө дайрцсан. За ер нь гол яс хөлийн бяраар бол жоох одоо идэрхүү барилдаа үзүүлээд ийсэн. Ивэн дэлгүүрч тэнэм биш. Чанарыг бүтээлцэж дэлхийд түгэй. Сайн байна уу? Өнөөдөр Тэнэм шиг компаниас та бүхэндээ Хантокс 200% Дельта метрийг агуулсан балган мэлдмэл Хантокс спрей буюу малын гадна паразит эсрэг заслах амины үе талаасыг танилцуулж байна. Малчид уяж та бүхэндээ уяас ялгын үе эхлэнтэй холбогдуулан аминоид плюсыг танилцуулъя. Уг бүтээгдэхүүн найрлагандаа B-ийн бүлгийн витамин болон амин дэм, эрдэс бодис, амин хүчил, электролит агуулсан юм а. Уг бүтээгдэхүүнийг бодисын солилцооны хэвүүл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, хөлсөөр гадагшилсан эрдэс витаминыг нөхөх, хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, ядарт оройтсон мал амтныг түргэн хугацаанд тэнхүүлэх үйлчилгээтэй юм. Баяр наадам уралдаан тэмцээний үеийг эхэлсэнтэй холбогдуулан хурдны адуундаа аминоид плюсыг авч хэрэглээрэй. Хантокс 200 буюу мал угаалгын мэлдмэл. Сүүлийн үеийн дэвшилт технологиор үйлдвэрлэсэн Хантокс 200 буюу Дельта метрийг агуулсан мал амтны гадна паразитын эсрэг үйлчилгээтэй хөх, ширх, шар ширх, хамуу, хэдгэн, гуур, өт ялгааны эсрэг 1 литр Хантоксыг 2 тонн усанд хийж найруулна. Мал амтныг шүршиж болон шумбуулж угааж хэрэглэнэ. 10-аас 15 хоногийн зайтай давтан хэрэглэвэл өлөө үр дүнтэй. Эдийн засгийн үр ашигтай, малчин, малын эмч, малда хор хөнөөл багтаа байгаль орчин дээлтэй ийм бүтээгдэхүүн байгаа. Малчин та бүхэн уг бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй. Шууд нэвтрүүлгийн ивэн дэлгүүрч тэнэм биш. Чанарыг бүтээлцэж дэлхийд түгэй. Дэлхийн 25 хотоор аялмаар байна. Тэгвэл SkyTel хэрэглэгчнэр цэнэлт хийгээд төлбөрийн төлөөд дата аваад хүссэн хотоор аялаарай. Босон боддын хашаа. За им хэвтэй хашаа нь богийн хашаа. Хорхон шиг хашаа. Мянган мал багтдаг шүү. Мянган малаа. Бүгдээрээ нийлээд ганцхан портот багтчихна. Барьж угсархад цаг алдах юм байна. Малчин битэнд зориулсан
уран төмөр хийц. Уран төмөр хийц. Одоо бушуу захиал. Угсарч зөөхөд хялбар, зузаан төмөр хийцтэй мэрэгжлийн өндөр түвшинд гагнаж хийсэн хашаа хийж байна. Насан туршийн баталгаа өгнө. Малын эмчнэрийн зөвлөж буй номер 1 Онкол зүйтэй юм. Монголын ардын урлагийн ертөнцид сахиур хагалан яваа дуучин бүсгүйчүүдийн хамтарсан Монгол эрхэмсэг уран бүтээлийн тоглолт 2024 оны 5 дугаар сарын 31-нд Улаанбаатар паласын концертын их танхимд 19 цагаас ганцхан удаа тоглогдно. Монгол эрхэмсэг. Тулах доктор гуй Монгол гэрийн үйлдвэр. Дэлгэр цагийн дэгжин өргөө, дэндүү хайрын бэлэгдэл өргөө, дурлалт хосын хурмын өргөө, дэлхийн тавцсан данстай Монгол өргөө. Бид уламжлалт Монгол гэрийн үндсэн хийц, шинж чанарыг алдагдуулал үе, иж бүрдэл хэсэг бүрийг үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалга утас 9920 54 3. Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монэл. Тулахт огторгуй Монгол гэрийн үйлдвэр. Мөнх нарны гэрэл компани малчид та бүхэнд үйлчлэгээн ойртуулж орон нутгийг зорилоо. Байгаль дэлхийн үзэсгэлэн төлгий Баян хонгор миний нутгаар. Мөнх нарны гэрэл компани өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүний хүргэхээр Баян хонгорын зөвхөллөө. 5 дугаар сарын 30-нд Өвөрхөн аймгийн нарийн тэл, 31 болон 6 дугаар сарын 1-нд Жинст, 2-3-нд Богд, 4-5-нд Баянлаг, 6-7-нд Баянгов, 8-нд Шинжинст, 9-10-д Баян өндөр, 11-нд Баян цагаан, 12-нд Баа цагаан, 13-нд Бөмбөг, 14-15-д Бүү цагаан, 16-17-нд Хүрээ марл, 18-д Баян булаг, 19-нд Гурван булаг, 20-нд цаг, 21-22-нд Жаргаланд, 23-24-нд Галууд, 25-нд Эрдэнэ цогцмуудад тус хүрэлцэн очно. Та манай бүтээгдэхүүнийг хаан болон төрийн банкны 100% лизингээр худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 9898 7152 9995 8383 дугааруудаас лавлаарай. Мөнх нарны гэрэл, мөнхөд хэрэглэх чанар. Ресторан, караоке, зочид буудал гээд бүгд нэг дор төвлөрсөн зочлог үйлчлэгээний салбарт 10 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Хүннүү Палас цогцлборт таныг урьж байна. Манай ресторан 120-150 хүний багтаамжтай, хурим найр, төрсөн өдөр, одонгийн найр, ойн уулзалт, сэвлэг үргээх ёслол гэх мэт бүх төрлийн арга хэмжээг мэрэгжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна. Мөн 10-30 хүний багтаамжтай, тохилог орчин, чанартай дуугаралт, сүүлийн үеийн шинжлэгдсэн дууны санг бүрдүүлсэн караоке өрөөнд тоглох боломжтой. Хурлын зал, танд хэрэгтэй үйлчилгээ бүгд бүрэн. Түүнчлэн зочид буудалда энгийн 1 ортой, 2 ортой, хагас люкс 1 ортой, 2 ортой бүтэн люкс гээд нийт 37 өрөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгааг дуулгая. Мастер тогоочийн гарын хоол, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, 5 тухтай тохилог орчин, салбартаа 10 жилийн туршлагатай найрсаг мэрэгсэн хамт олон та бүхнийг урьж байна. Манай хаяг Скватер дүүрэг Америк элчингийн Чанхойн. Дөрвж ялгарч үлдлээ. За мөнгөнд нэг наагаад дутуудсан мөнгө чаргалыг 5 давж өгөрсөн бүгчүүд дотор өвөр хангаагаас нэг, хинтигээс нэг, завхнаас нэг, арангаагаас 3, Төв аймгаас нэг бүхэлдсэн юм байна. За зүүн талдаа хавираад Аранга аймгийн Хотон сумын Харьяат аймгийн Арслан Эрдэнэхүүгийн мөнгө чаргал сумын зам мөнгө хяндангоор 6 давлаа. За Томсон хоёрын барилдаа. За Сэнжигний барилдан дээрээс дунгуулдад татаа дотоодсон. За удаан барьж болохгүй хоёр Сэнжиг засуул хайчив. За Сэнжигээс хэлгсэн. Ай босчихсон шүү. Сэргийн арцаг задлыг удаад ангаад Игшүүгийн 4 рүү гараад явчлаа. Дэлгэрийн зэрэг ням. Аймгийн Арслан инх төвшин зүүн талдаа босглаа. За энэ босгаа өнөөдөр 3 даваа авчирлаа да.
6 давааных нь 50% л аваад ирлээ үндсэндээ. За сая бас хүнд барилтаа хийсэн Амгаланбаатартай зүүн давуулаад бусгаад өвдөг шороод uuсан тойрч чадах болж байгаа. За баруун зүүн хоёр хүний одоо ташааны зүрх зүүн талтай хүнд ашигтай байдгийг одоо харуулж байна. За 6-гийн даваа хоёрын шүдэн зурхын төдийд явжлаа да тунсан хоёр л үлдсэн. За мөнх хоёр ч өнөөдөр үнэхээр галттай байгаа. За тэр хоёр суурьтай мэхэн даацтай байгаа. Тэр хоёр давуу аймгийн начин цолныхоо түгжээг тайл зэргийн арцаг цолны боцолангаа цаашаа барилдан таашгүй. За мөнх хоёр тавх юм бол аймгийн заан цолон дээр 6-гийн жимэгтэй болоод цаашаа барилдан бас таашгүй. За тэгтээ ер нь хоёр бүхийн давсан бол мөнх ширгалтай тунтан гарцаагүй болоо та 7-гийн даваанд. За дутуудсан. Яа. За илгүү сэнжигний барьцтай. За илгүүснийхээ барьцыг тавьдсан мөнх хоёр. Зөрөө сэнжигийн атгаад авсан тэр хоёр. За дахиад дутууд бутсан. Аван ингэ дахиж үсгэж бас аюултай та. За хоёр үхийн барилдаа бол ер нь их удахгүй хаа би тэгж бодож байна. Нэг шуудганы барьсан шилжсэн барилдаа лав болохгүй байх. Тэрнээс наан л одоо энэ бужигнах болов. За тэрний маяг жаргалтааны атгын дэг зарсан ийцсэн. Зөвлөгөө өгөөд сууж байгаа. Харагдаж байна. За Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Аранга аймагаас нэг бүхэл шүүгийн дөрвж чадгаад үлдсэн байгаа. За Аранга аймагаас 2 бүх үлдэх нь тодорхой байна гэж давсан үгээр. За хоёр бүхэн барилдаанд талбай голдоо тэгэлсэн. За мөнх хоёр зодгоны ширээсэн дээр дардсан. Барьц шүүтэй ер нь бол ганцны үзүүрэл биш бол одоо зодгоны айлч хэсгээс одоо атгсан. Хороогүй. Үзүүрийг дэргүүл дардсан. За
хоёр бүхэн барилдаан барьц төр тавилцаад талбайг олсон. Заасан жинхэнэ барьцыг хандаад тавилсан. Заасан жинхэнэ барьцыг хандаад тавилсан гаран дээрээс нь ахаад авсан. Давшаар нь ихэд одоо явж барьчид энэ хоёр урт гарнаас зөрж одоо барьсан дүрэн. За чацны зөрөө гэдэг юм уу заавал гарна. Барьцын их сайн хүмүүс бол одоо тийг огшоогоо одоо явдаг аккаараа одоо нөхөж өргөдөг гэдэг. Өнөөдрийн барилдааны зодог шалгуулчаар Хөвсгөл аймгийн бүрэн тогтсон яриад аймгийн зангицаа Говьалт аймгийн бэгэрсэн яриад хичээл спорт руу инсуулж өргөж улсын начин баггүй нар ажиллаж байгаа юм байна. За олон мөхчүүдээс Монгол өхөө өргөнд ирсэн үзэж байгаа гэж байна. Хаврын хавар. За энэ аюултай барьц шивэн суугддаг. За мушгаад буцаага удахчих үедээ ингэж мушгаад дунгуулдаа татсан. За дунгуулдаан дээр нь дагаж алхаад үнэхээр сайхан мэдэрлээ. Барилдаан бол одоо аймгийн зам мөнхөөр эмчийн тусламж авч байгаа төр завсралсан. За бүх зэргийн баяр наадмын 1992 оноос хойш одоо 33 удаагийн баяр наадам болсон. За энэ баяр наадмыг бол авраг санжаатам, арцаг бэмжэв, улсын начин дондогдоржийн цогцолдор гэсэн гурван бүхэл 2 дөрвөөс амжилтаараа одоо мандалдаг. За тэгвэл нэг төрүүлж нэг үзүүрсэн бөхчүүд бол даяа авраг, дархан авраг өсгөөе. Улсын гар дорд цам бонор байдаг. За нэг дөрвөлж одоо 2 их шүүх үлдсэн бүхэл одоо улсын начин сэрэн жимд начин байдаг юм байна. Аранга аймгийн зөвхөн сум яриад. За улсын арцаг Түмэн насангийн амар төвшин 2 үзүүрж исэн. За улсын зан санчир Завхан аймгийн төдөвтэй сум яриад улсын начин усны баялжин нэм. За улсын зам Бүрэг сайхан аймгийн урд төстө Мөнгөнбаатар нар одоо нэг үзүүрж нэг шүүгүүлсэн амжилтаараа удаалдаг юм байна. Булган сүлдээ бүх зэргийн наадам гэж бас нэрлэдэг. Хавартаа ер нь нэг 4 сар гараад за танхимын барилдаанд сайн барилдсан. За ер нь бол спорт асгалжуудын эдгээр бол одоо нөгөө сэргэлтийнх нь одоо үеийн тэгж таарсан 4 сар гараад одоо сэргэж ихэлсэн бөхчүүд тухайн жилийнхаа одоо наадмаар их сайн барилдсан байдаг. За 91 жилд одоо бүх өргөнд барилдж байгаа бөхчүүд цол цолонд нь за тэгээ ерөнхийд нь ингээд одоо харах юм бол бас хин сайн байгаа, хин хэний бэлтгэл сургууль тохирсон байгаа энэ трийг бол манай үзэгчид бүх сонирхогчид бөхчүүд бол одоо андшгүй хараад мэдчихийдэг. За наадам цолны барилдаанууд эхлэхээр бас таавар таамаг дэвшүүлж идэг. Монгол өхний үзэгчдийг бол одоо
байнгын тийм тогтмол үздэг Монгол өхөө өргөнд ирж сууж үздэг тийм одоо үзэгчдийг шимтэн үзэгч гэж нэрлэдэг байгаа. Бүхий. За одоо олон хүмүүс үүдэг өхөө өргөнд яг өөрийн гэсэн одоо суудаг сандалтай тойроод хамт суугаад бүхөө ирээд үздэг тийм найзуудтай хамт сууг үздэг. За тэр үндэсний гişөөгийн цэцгэлжүүлэгч Болдбаатар Дархуул аймгийн цэцгэлжүүлэгч Балжин юм хоёр ирсэн байна. За Балжины багшийн шавь бас 73 кг хэмжээнд дэлхийн аваргын хүрэл медаль өртөжсэн. Саяхан болж өнгөрсөн Данзан давгийн Балжин юм гэж Шонхрын дамрын дээд сургууль суралцдаг гэсэн цэцгэлжүүлэгч. За хөдөө орон нутагт одоо Монгол өхөд дуртай байнг үздэг хүмүүс бол одоо ам тэмдэглэдэг, барилдаан дүүс тэмдэглэдэг. За зарим нь одоо судалдаг одоо юм өндөр түвшний үзэгчид бас их олон байдаг. За бүхэд дуртай бүх үздэг бас эмэгтэй хүмүүс бас зөндөө байдаг. Сүхбат даврын ард суудаг эмээ гэж бол алдартай бас нэг өгшин сүхбат даврын ард сууж байгаад бас барилдаан болгон дээр яг ард нь суугаад байж идэв. Бүх үздэг. За сүхбат даврын сүүлдээ одоо бүхийхөө эдэнээс чагналаас одоо эмээд бэлэг өгдөг. Хүмүүс одоо тэр үеийн шар хөвлөл гэж ярина да. Аврагын ээж нь байнга үздэг гэдэг андуураад хүртэл одоо сан дээр гарч ирсэн юм тохиолдол байдаг. За олон жил одоо бүх байнга үзэж байгаа хөгччүүд байдаг. Батчаргалгаа, Одхоны Чингийн аав, Өсгөр аврагын аав, Гэлэг Жамцгаа гэж өргөөнд байнга сууж идэг. За тэгээд хаанхи хин гэдэг залуу яаж барилдах андчгүй бүр бүгдийг мэддэг. Онтоо сартай нустай. За 6-д үлдсэн Өсгөр хурц. Зулаа дээрээс нь хараа сууж ин да. 6-д авцсан, 4-т үлдсэн. Аранга аймгийн хайрхан сумын хэрьяд улсын арслан Аатловсон жив суугаа содов гэдэг хоёр хөл улсын баяр наадамд үзүр төрөнд 11 аймгийн нэг сумын хоёр хөлдөж ийсэн одоо юм тохиолдол байдаг. Түүхэнд за даяа авраг чимэд очир авраг байна хайрхны. Мянган 1943 оны улсын баяр наадам улсын арслан өвчнгийн лувсан жимс Сэнтживийн Содов гэж Аранга аймгийн хайрхан сумын хэрэг хоёр үлдэж исэн. Ийм одоо түүх байдаг. Өөр бол нэг аймгийн нэг сумын хоёр хүүхэд үлдэж исэн тохиолдол Монгол үхийн түүхэнд байхгүй. Нэг аймгийн бүхчүүд бол одоо үлдсэн байдаг. За Дамдаа авраг Бадам Сүрэж дгоо хоёр бол 1959 онд бас үлдсэн тохиолдол байдаг юм байна. За Монгол үхийн түүхэнд бол одоо хоёр тохиолдол байдаг юм байна. За анхных нь бол Аранга аймгийн хайрхан сумын хэрэг алдарт өгчүүд байдаг юм байна. За Аатловсон жамцгын талаар бол Монгол үхийн түүхэнд бас олон одоо яриа байдаг. Үлгэр домог шиг одоо яригдж үлдсэн. Гөлөмгүй эмээлтэй морь унтсан явсан гэж. Тэгээ замдаа айлд буусан хүмүүс өө лувсан жамцгой мань таа чин гөлөмгүй эмээл тохоод морь унтсан юу болж байгаа бэ арслаа гэдэг. Гүн аймгийн наадамд одоо төрүүлсэн бүхтөө гөлөм өгдөг хэвээрээ үзтээ тэгээ төрүүлээд гөлөм хийчихье гэж хэлсэн. За айлгүйс Сугонгоцны барьцтай хоёр бүхэн барилдаа эхэлсэн. Аймгийн зам мөнгөөр бол одоо барьцсан дээр нэлээ ажиллаад барилдааныг бас идэвхтэй шахаж байна. За шуудганы барьцсанд бол яаж ч бодсон хурж барилдах сонирхол бол байхгүй. Тэрнээс наан л ирнэ. Одоо бүх юма гаргана гэж төлөвлөж гарч ирсэн болов. За алтан уяг өгч яг л талбайн дээр баруун зүүн урд захад л шавьхан барилдаа нэг шимтэн үзээ сууж байна. За айлг үстэд тулцсан нөгөө айхтар баруун талдаа гар ургалаад бариад авсан галуудах юм үгүй. За барьцаа алдаа тавьчлаа. За одоо дөрмийн барьцсан шилжсэн бол харин Сугонгоцны барьцсан шилжих болов хоёр үхэн барилтаа.
За шуудганы барьцанд баруун талдаа дан шуудганы барьцан шилжиж байгаа юм байна. Хоёр бүхэн барилтаа. За эхэлсэн баруун дан дээр халаа тавилдсан. За өөрөө барьцаа тавиад задлсан ухсаж наах гэд ботуудсан. Барьдгүй болов засвал барьц тавьчаад байхад. За одоо зүүн талдаа дан шүдгний барьсан жилчэндээ хоёр бүхэн барилтаа. Улсын арцаг сүхбат улсын ачаал алтуйг улсын ачин сасвар улсын арцаг мөнгө гэрдэн нарын бөхчөг харагдаж байна. Аранга аймгийн Төмөр сумаас Монгол улсын арсан дүн хөрдөржин Далантай гэдэг бүхээс улсын арсан залуурдсан байдаг. Аранга аймаг бол бүхийн голомт нутаг. Тэр дундаа хайрхан сум болоод Аранга аймаг дотроо бас бүхийн одоо голомт нутаг. За зүүн дан шүдгний барьцтай хоёр бүхийн тунсан хоёр бүхийн барилтаа эхэллээ. За зүүн дан дээрээс за толгой зөрүүлсэн шүдгнийхэн барьцыг халаа тавилчих байх мөхгүй одоо. За барьц задарлаа. Одоо баруун давхар шүдгний барьцанд хоёр бүхэн барилтаа шилжиж байна. За давхар дээрээс чавчаа мордсон хөөгд явна хөөж явж дахиад мордсон. За 50 цалсан дээр бол удаа задралаа. Цуцгараад байгаа юм байна. Аранга аймгийн хайрхан сум Аранга аймгийнхаа баяр нааданд одоо дөрвөн бөхчүүдийн тоогоор Арангаадаа бол 3-т ордог юм байна. Батцэнгэл 1 Цэнхэр 2-т хайрхан сум бол 3-т ордог 11 дөрөв 5 үзүүртэй. За их тамир сум бол 3 дөрөв 7 үзүүртэй. Ийм байдаг юм байна. За их тамир сумаас бол одоо улсын заан цалтаа олон бүх төрсэн байдаг. Ямпсан, Аюурзан, Гомб Дүүнхрийн Зэдэн намбаа гэсэн Далантай арслангийн ах нь гэдэг баха. Махшир Онхон гэдэг одоо улсын заан залтаа олон бүх төрсэн байдаг. За зүүн талдаа давхар шуудганы барьцтай аймгийн зангал удрахын мөнхөөр аймгийн начин Дашин төрөөрийн барилдаа эхэллээ 33 дахь удаагийн бүх зэргийн наадмын 6-гийн давааны тунааны барилдаа. За таавсан тэгэл одоо тэр мөх чиргалтай тунах болов гэж таамаглаж ин зүгээр өсгөөр хурцаас энийг авахыг таашгүй. За энэ айхтар шивдэн дээрээс одоо хутгадаг тэр. За дагуулж мушгиад мордон. За шуудгыныхаа барьцыг тавихгүй бол энэ барьцантай хүлгэж явж ижил. За 50 тарин саллаа да. За баруун давхар шүдгний барьцтай хоёр бүхэн барилдаа байрууландаа цогцлох. Удах тусмаа л одоо цаг эсрэг явж эхэлнэ. Дараа нь одоо барилдаа хүлээж байгаа хоёр ч одоо барилдаа байна. За баруун дан шүдгний барьцтай хоёр бүхэн барилдаа эхэлсэн. За
За холоос хөөж мордож ижил одоо хөмрүүлчих юм болов. Намын хоёрын байрлалч ирнэс тун уруудахгүй байрлал яваад байна шүү. За бүр өмнөөс нь хавраа дутуудсан мордсон дайрдгүй болов. За дайрлаа да. За ёстой нэг олон жил болсон аймгийн начин цолоо гítэллээ дээ. Аранга аймгийн их тамир сумын харьяат аймгийн өсөх начин Хилжээ спортороны хүүхд Ашин Төрөөр аймгийн зан гал удрахын мөнгө 2-аар 6 давлаа. Дан шүдгний барьсан дээрээс дар шүдгнийг халаад сөрж одоо татаж мордоо төөсөн мөнгө 2 баруунда хөмөрсөн зүгээр. Хөмөрлөө гэдэг арга байхгүй нөгөө чацны зөрөө гэж түрүү ярьж ирсэн тэр гарч ийн. За тэр хоёр цэргийн ард зогсоолны болцод хангасан. Ивент төвчид Тэнэн бишиг шанарыг бүтээлцэж дэлхийд түгэй. Сайн байна уу? Өнөөдөр Тэнэн бишиг компаниас та бүхэндээ Хантокс 200%, Дельта метр агуулсан балан мэлтмэл, Хантокс спрей буюу малын гадна паразит эсрэг заслах амины үе талаасыг танилцуулж байна. Малчид уяж та бүхэндээ уяс ялгын үе ихсэнтэй холбогдуулан аминоид плюсыг танилцуулъя. Уг бүтээгдэхүүн найрлагандаа Б-ийн бүлгийн витамин болон амин дэм, эрдэс бодис, амин хүчил, электролит агуулсан юм а. Уг бүтээгдэхүүнийг бодисын солилцооны хэвүүл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, хөлсөөр гадагшилсан эрдэс витаминыг нөхөх, хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, бядарч дөрөөцсөн мал амтныг түргэн хугацаанд тэнхрүүлэх үйлчилгээтэй юм. Баяр наадам уралдаан тэмцээний үеийг эхэлсэнтэй холбогдуулан хурдны адуундаа аминоид плюсыг авч хэрэглээрэй. Хантокс 200% мал угаалгын мэлтмэл. Сүүлийн үеийн дэвшилт технологиор үйлдвэрлэсэн Хантокс 200% Дельта метрийн агуулсан мал амтны гадна паразитын эсрэг үйлчилгээтэй хөх, ширх, шар ширх, хамуу, хэдгэн, гуур, өт ялгааны эсрэг 1 литр Хантоксыг 2 тонн усанд хийж найруулна. Мал амтныг шүршиж болон шумбуулж угааж хэрэглэнэ. 10-аас 15 хоногийн зайтай давтан хэрэглэвэл өлөө үр дүнтэй. Эдийн засгийн хувьд үр ашигтай. Малчин, малын эмч, малда хор хөнөөл багтаа байгаль орчин Дельта ийм бүтээгдэхүүн байгаа. Малчин та бүхэн уг бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй. Шууд нэвтрүүлгийн ивент төвчид Тэнэн бишиг шанарыг бүтээлцэж дэлхийд түгэй. Цэргийн начин цолны болцыг хангаж дон шөвөгдүүлсэн бөхчүүдэд дон шөвөгдүүлсний одоо мөнгөн шагналыг алд цангэр хадгийн хамт гардуулан баяр хүргэж байна. За ингээд өнөө жилийн бүх цэргийн баяр нааданд хүчний байгууллагын спортын хороо хүчний байгууллагт харьяалагдсан барилддаг 256 бөхөөс амжилттай барилдаж 5 давн шөвгөрч цэргийн начин цолны болцлыг хангасан бөхчүүдэд
цэргийн начин цолны үнэмдэх тэмдгийг гардуулахад бэлэн болсон байна. Монгол өхөн өргөөний төв эндэрт Өвөрхангай аймгийн хар хорин сумын харьяат онцгой байдлын ерөнхий газрын аврагч минь тамир спортын хорооны бүх шинээр цэргийн начин цолны уулзлыг хангасан ганц үхийн мөнх яндон мөн тав давж цэргийн начин цолны уулзлыг хангасан Завхан аймгийн их улс сумын харьяат Үлзий баярын даваа цэрэн нарыг урьж байна. Аврагч спортын хорооны бүх Өвөрхангай аймгийн хар хорин сумын харьяат ганц өөхтэй мөнх яндан танд бүх цэргийн наадмын үндэсний үхэн барилдаанд 256 бөхөөс 5 давж өвгөрсөн тул цэргийн начин цолоолгов Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд дистрикт генерал Сайхан Баяр Бяр ухаантан тэгш байж баяр наадман чимэх болтугай алдар суут дан залган тодорч ард түмнэм баясгаж яваарэ гэсэн одоо цэргийн начин цолны үнэлэх тэмдгийг гардуулан баяр хүргэж байна. За мөн тав давн шөвгөрч аймгийн Арслан заан цолондон өсөх чимэг нэмсэн Төв аймгийн бүрэн сум харьяат зэвсэгтүчний алдар спортын хорооны бүх аймгийн Арслан инг төвшин Архангай аймгийн хайрхан сум харьяат зэвсэгтүчний 189 дугаар ангийн. За сайн байцгаана үзэгчтэй. Монгол бүхий өргөнөөс 33 туудагийн бүх цэргийн наадам сайхан болж байна. Ингээд 5 даван шүгэрч цэргийн начин цол хүртсэн. Бүгчүүдээс та бүхэндээ яриа хүргье. За баяр хүргье. Сайхан барилдаж начин цол хүртлээ. За баярлалаа. Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ болон дэмжээний хаах бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За тэгээ улам сайхан амжилтыг хүсье. Энэ зуун цолон сайхан ахиулж аймагтаа төрүүлж зам улсдаа шөвгөрч улсын цолд болох болтугай. За баярлалаа. За явах уу. За баяр хүргэе. Сайхан барилдаж одоо бас 5 даван шүгөрлөө. За баярлалаа хаа. Сэтгэл хөндөр байна. За 3 сард бас барилдаж сайхан сумын зан солтонгуудаа төрүүлж байсан бол өнөөдөр одоо бүх цэргийн наадамд ингээд цэргийн золтон болж байна. Сэтгэлээ хаваалцааж ерөн одоо өнөөдөр барилдсан бөхчүүд хэр баг шиг байна. За сэтгэл хөндөр байна. Энэ жил эхлэх сургалт их сайн байгаа. Тэгээд бөхчүүд энэ бүгд сайн байна. Эхлэл сайхан байна. Наадам төгөө бүгд хэлж идэрсэн байна. Тэгээд энэ ташрамд төрүүлжсэн аав ээжтэй их Монголын өвчин хэмжээний хамт олондоо Монгол Сэнэч Алтайг багштай дээс тусаж энэ ахтай нутаг зоолны нутгийн зоолонд бүгдэнд баярлаа. Жилээ. За тэгээд өшөө илүү сайхан амжилт гаргаж энэ зүүн одоо цолоо ахин ахиулах болтгоо гэсэн яриад өгөргийё. За тэгэлгүй бахаа баярлаа. Эрүүлэр болгүй. За баярлалаа. За ирэх мөнд үзэгчтэй Монгол бүхий өргөнөөс Малчин телевиз та бүхэнд бүх цэргийн баяр наадмыг шууд амжилт үзүүлж байна. Яг одоо 7-гийн даваа эхлэх гэж байна. 7-гийн даваанд үлдсэн хүчит дөрвөн бүхийн барилдааныг та бүгд маань Малчин телевизээр хүлээн аваарай. Долоогийн даваа эхлэж энэ барилдааны шөвгийн дөрвч чилгарч үлдээд байгаа аймгийн хурц арслан өсөх хоёр аймгийн арслан мөнгө жаргал аймгийн начин төр баяр за шинхэн цэргийн начин ард цолны улслыг хангаад байгаа цэрэн нямнаар барилдахаар гарч ирж байна. Туудагийн бүх цэргийн наадмын хүчит бүхийн барилдааны 7-гийн даваа эхэллээ. Аймгийн урд зарслан өсөх хоёр төр хоёрыг амлаж авсан. За аймгийн Арслан Эрдэнэхүүгийн мөнгө жаргал сумын зан цэрэн нямтай 7-гийн даваанд тунан барилдахаар болсон. За жодогоор одоо хамт барилдаж исэн. Дээд доод одоо жинд барилдаж исэн. Ийм бөхчүүд цэрэн ням мөнгө жаргал хоёр. За хоёулаа зүүн талтай
Сүхбаатар аймгийн онгон сум тахимтаас уулгацсан зөрүүлээд. За Хэнтэй аймгийн Галшар сумын харьяат Хилжээ спортроны бүх сумын зан дэлгэрийн цэрэг нэм аймгийн арслан Эрдэнэхүүгийн мөнгө жаргалаар долоод авч цэргийн заан цолны болцод хангалаа. За гар зөрүүлээд ганцхан тахимдаад өвдөглөөчлээ. За 7-гийн давааны тунс 2 үхэн барилдаанч мөн ганган барилдаан боллоо доо. Тохоо алгацсан. За тэгээд тэр чигээр нь тохоо алгадаад гар талах гээд тохоо алгацсан. За яг алгацсан тал руугаа гараа авах гээд эргэсэн. Тэрэн дээр нь дагаж тахимдаад бүгд шигаад дуулсан юм байна. За шийдсэн их одоо ийм аюултай. Ерөнд одоо барай зэрүүн дээр явчихна гэж бас хинч таахав. За сумын зан цэрэг нэм сэргийн заан золны болзол хангаад үзүүр дөрөв бол алдгаар шалгаж үлдлээ. 33 дахь удаагийн бүх цэргийн наадам. За тэр хоёр хамт дээр ч бас гайгүй. 6 дээр бол бас нэлийн хүнд барилтаа хийсэн. За чанарыг бүтээлцэж дэлхийд түгээр ураатай тэнүү шиг уцаад компани шууд амжилтны одоо ерөнхий төгчээр ажиллаж байгаа. За зүүн талд нь тохоо алгадаад өндөгт нь сөрж тахимдаад барилдсан. Үнэхээр одоо гоё барилдан. Тэнүү шиг уцаад компани шууд амжилт ерөнхий төгчээр ажиллаж байгаа. За тэгээд тэнүү шиг компанийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол бүхний барилдаан тэр дундаа үзэгчдийн өсөв үлээдэг одоо бүх зэргийн наадмын барилдааны орон дээр бас шууд амжуулж байгаа. За сугдсан барьцсандаа хүрсэн 2 бүхний барилдаан талбай голлоо. За зүүн сугдсан баруун элэг усны барьцтай болоод авсан аймгийн орцаастай өсгөөр. За баруун морд нь баруун талдаа хавир нэн дээрээс за суугдаад бас тахимдаа суйлчаад байгаа. За нэгдэл клуб гэж одоо хүмүүс бүх сонирхогчид мэддэг болсон нэгдэл гэдэг. За улсын ард золбоо бүрүүгээр улсын начин Батцул за улсын зан Жаргал баяр Сүхбаатарын гаарын өсгөөр гээд олон бөхчүүд бас нэгдэж нийлж одоо бэлтгэл сургалтаа хийж байгаа. Дасгалжуулагчаар нь чөлөөтгөө олон улсын хэмжээний мастер улсын начин Жаргал сайхны Чулуунбат начин ажиллаж байгаа. За олон залуучууд олон аймгийн залуучууд цугласан бас үндэсний бүхэл шинэ хөнгө төрх нэмсэн бас одоо их сайхан клуб одоо ер нь бол яг аймагаараа голцох үндэсний хөнгөн бэлтгэл хийдэг. За тэгээ хайрцаглагддаг хөгжигдүү за шинэ гарч ирж байгаа залуу хөгжүүд нь задарч өгдөггээд бас давуу талынхаа эсрэг сул тал нэлээд байдаг. За нэгдэх клуб들 яг спорт суурьтай тэг дэлхийн олимпиадад хэмжээнд өрсөлдөж исэн тийм одоо дасгалжуулагчтай за тэгээ олон төрлийн барилдаантай олон хөгжүүд нийлж хийж одоо олон залуучууд үндэсний хөнгө сайн барилдаж байгаа. За тэрний одоо яг илрэл бол одоо аймгийн урт зарц нэмдэрж юм. Өсгөөр одоо барилдааны хувийн одоо ур чадварыг өсөж байгаа барилдааны олон талтай болж бас сайжирч байгаа харагдаад байгаа. За хоёр бүхэн барилдаан борц төр давилцаа талбай гололцоо. За аралчаад нуруу туруу гээл бас
Ганган залуучууд барилж ин дадологийн даваана. Зүүн талдаа илгүү Синжигний барьцтай болоод дараад өрөөд авсан. Аймгаас үсгээр гар уургалсан. Зөрөө Синжигнийх нь барьцыг халаатай үлдсэн. За хоёр бүх бол хоёулаа л одоо хилжи спортрооны бүгчүүд. За өсгөөр бол одоо Монгол Улсын гавь төмөрчин сан бүхэн дэлхийн авраг. Өврангай аймгийн хар хорин сумын харьяат. Ташцгийн Пүрмсүр Нэчингийн гарын шээ бүгчүүдийн нэг. За Сугонгорцгны барьцтай зөрсөн зүүн талдаа өсгөөр Сугонгорцгныхоо барьцыг тавиад зодгны ар дээрээс авсан хавирсан. За энэ хавраа энэ удирдлийн туршид бол ер нь олон хүнийг л аваад залчаад байгаа. Дахиад урдроо хөнтөрсөн. За тэр хоёр тогтцоо. Баруун талдаа Сугонгорцгны барьцтай барилдаа хийсэн тэр хоёрын баруунгаар илгүүс тосоод бариад авсан барьцтай. За суугавсан Сугонгорцогтой тал дээр тэр их гоё одоо дарж хэвдэж өгж байгаа өсгөөрийн өмдсөн одоо хайрцгийг бас харж байгаа байх манай үзэгчид. За одоо шуудганы барьцсан чилж ин хоёр үхэн барил да. Зүүн дан шуудганы барьцтай эхлэх юм болоо да. За зогцол дээр начи ирлээ хуулийн зэц. За шуудгынхаа уяг жангал хоёр үхэн барилдаан шуудган шилжнэ. За зүүн талаараа дан шуудганы барьцтай хоёр үхэн барилдаан эхэлнэ. За төөдүүд нэг төр хоёр скверээс нэг үйл ялгал өндөр юм да. За бусдаарч бол тэгэл бүхэл юмдаа ойролцоо ийм бүгчүүд. За зүүн дан шүдгний барьцтай. За барилдаа эхэллээ. За толгой зөрүүлсэн гар сугдаад авсан цааталтаа толгой зөрүүлээд хална. За наалтаа мордондоо. Мордон дээр нь дагуулж өмрөө даасангүй. Сүхбаатар аймгийн онгон сумын яриад хилжи спорт тооны бүх аймгийн урд зарслан ямдарч 92. Аймгийн нэмэх начин Сэргийн харцгийн бозол хангасан дашийн төр баяраар 7-д авж төрөө үзүр болоотгаар шалгаж үлдлээ. За 33 дахь удаагийн бүх цэргийн наадмын төрөө үзүр Сэцэн хааны бүгчүүд үлдлээ дээ. За дайраа мордсон мордон дээр нь дагуулж хөмрөөд даасангүй. За дайраа мордсон мордон дээр нь дагуулад хөмөрсөн данталгаа ургалаад за тэгээ барьцаа алдаад өвдөг шороодсон.
хотын хуучин нэршлэр бол одоо Сэцэн аймгийн харьяаны Идэрхэн залуу хоёр хүчтэн өнөө жилийн бүх зэргийн наадмын үзүүр төрөв улаацалдах гэж байна. За 33 дахь удаагийн бүх зэргийн наадамд барилдсан төрийн зэргийн байгууллагын хүчний спорт тороодын хүчит 256 бүхөөс хичээл спорт тороны бүх аймгийн урт зарцлын нэмдэрж өсгөө 2 хичээл спорт тороны бүх сумын зан дэлгэрийн Сэрэн 82 7-7 даван одоо төрийн үзүүлэлт батгаар шалгаж үлдсэн байна. Өсгөө баруун талдаа Сэрэн 8 зүүн талдаа энэ бүгчүүд Сэрэн 8 96 оных өсгөө 98 оных 2 насны зөрөөтэй. За өсгөө төрүүлэх юм бол одоо Хурц Бадрангуй гэж энэ цаг үед барилж байгаа одоо бүх хөгчүүдийг аймгийн залтай хөгчүүдийн одоо яг ид барилж байгаа хөгчүүдийнх нь бол магнаа болно. За залбоо харцаг бол одоо Хурц Бадрангуй залтай барилж тахимцаа ардгаа тэжгээр за дөрөвдөнөд гараа холбоотой алсын шүтгэд хүрсэн цацсан дутуудсан за алсын шүтгэний барьсан дөрөд алдчихлаа. За одоо энэ барай зөрөөндөр гарын үлдүүл энэ тохоо алгадаж тахимдах гэсэн айхтар мөхөө шүү. За Монголын могт айлгчлаа. Өөрөө тохоо алгадаа шүүрсэн. За алсын шүтгэнд хүрч чадсангүй л ард нь явж байгаад алдчихлаа. За эхэлсэн хоёр хүн барил та. 10 гар зодгоны сүүлэн дээр сайн ч дарж атгсан юм байна да өсгөө. Сэрэн 8 баруун сэнжигний барьцтай. Сэрэн 8-ын тал тэр эвгүй шүү дээ зүүн тал. Нөгөө айхтар босгочоод байгаа тал. За нэгдэг клубын мөнх 262 ирсэн бас өсгөө зөвлөгөөгөө сууж байгаа харагдаж байна. Аймгийн нүгний чинь цэг зарагдаж байна.
За ерөнхий цэцэрсэн ажлын тулсан барилтааны барилтааныг илрүүлнэ. За барилтаа хэлсэн. Сэрнэм зүүн суугдсан өсгөөр баруун давуулсан. Сэрнэм сүнжигний барьцтай байгаа энэ тал бусгасан. За энэ бусгаач юу л бол олон бусгаад бас тасчлаа та. За дахиад бусгах гээд үтсэн. За барьцааш татахгүй ер нь чангахгүй өсгөөр бол баруун давуулаад татгцсан. За харин дутуу бусгаад бусгах юм бол дайраа мордчихгүй. За Сэрнэмийг өөрийнхөө үндсэн тал дээр бол одоо тосоо сугадаад авчихсан байгаа. За баруун зүүн ташаа одоо нийлцсэн. Хоёулаа одоо жуудо барилдаг, жуудоос өөртөө ийм бөхчүүд. За барилдаан бол гоё болно. За голдуул яа засуулаад. За гарч ирээд ирнэ гараад барай зөрөн дээр хайхтар одоо шүүрсэн шүү. Тохоо алгадах гээд яг алгасан алхангууд нь шүүрсэн. За сайхан боломж. За бүрэн боломжтой барьж ирсэн. За шуудганы дээрээс дарж авсан юм байна. За нэгэн цавир бол гар орцсон алсан шүдэг авч чадаагүй үргэлж гаргаж ирээд барьцаа алдсан. За хоёр бүхэн барилтаа эхэллээ. Аймгийн урдааслын өсгөөр баруун давуулаад зодгны ард дээрээс дардсан зүүн гар Сүнжиг эрхий уруу тордсон. Сумын зан Сэрнэм зүүн сугдаад баруун үлгүсний барьцтай мөшгөл донгороо дутуудсан. Ай! Тапагцсан шүү. За тайлцлаа та. Дайраад явахтан дотроос нь идсэн этэ дөрөв өлдөгт нь хар тавхай гарan шүүрсэн. За тэгээ гар тулахт нь тэр чигээр нь дайрж мөхийн гүцээгээд Хэнтэй аймгийн галшир сумын харьяа сумын зан дэлгэрийн Сэрнэм аймгийн уртсарслан өсгөөёраар 8 давж бүх цэргийн баяр наадам сумын заанаас шууд төрүүл цэргийн арслан цад өртлөө. За өнөөдрийн барилдааны дөрөв бүхийг таасан унтаа өгч байхгүй баг. Зоригч байхгүй баг. Аймгийн уртсарслан өсгөөёр үзүүрлэж уртсарслан цад дээр одоо үзүүрийн чимэг нэмж байна. 6-тай 2 4 1 үзүүр 6-тай уртсарслан болж байна. Эрен бас дээшлэн урцууд дотроо. За бид бүхэнтэй хамт байж Малчин телевизийг сонгож бүх цэргийн 33 дахь удаагийн цол чимэг олгодог наадмыг одоо үзэж баяссан бүхтөө хайртай бүхөө үзэх дуртай Монголын ард түмэн та бүхэнд баярлалаа. За шууд дамжуултыг ивент итгэсэн дэлхийн одоо чанарыг бүтээлцэж дэлхийд түгэй урайлтай Тэнүү Ишиг компани хамт олондоо талархлаа. Үзэр дөрөвний барилдаан ганган болсоо итсэн штэ. Яг ингээд цөмрөөд ороод ирэхэд итсэн. Зүүн ташаа тим аюултай. Яг харж алхаж байгаа хавирхтан дотор нь итээ дөрөв өлдөөдөд буцаж амжаагүй байхад нь шиирэн дээрээс натгаж аваад араар нь алхаад ихцээр нь дайрцаа. Ай. За ер нь өмнө нэгсэн хүнийг бол одоо нэр үүдэн дөрөөд дийлдгүү гэж гацааг үний юм байна. За